илүү гарсан мөнгөө те байдаг бүх мөнгөө аваачаад бас хөрөнгө оруулалт руу хийчихгүй шүү дээ. Бид нар одоо хичнээн бэлэн мөнгө байж гэн те энийхээ за энэ мөнгийг би өөрөө ингээ аж ахуйдаа хэрэглэх юм байна. За энийг хөрөнгө оруулалт хийгээд нэг мөнгөн дүн гаргаад ирнэ шүү дээ. За тэр мөнгөн дүнгээ энэ 6 одоо салбар дээр бид нар хөрөнгө оруулах боломжтой байхгүй юу? Тэгэхээр энэ бүгдэнд нь ямар тус бүр дээр нь юу ордог вэ гэдгээ өөрөө сайн ойлгож мэдээд тэгээд түрүүний нэг график байсан шүү дээ. Нөгөө high growth те hedge гэдэг те momentum гэдэг. Тэгэхээр өөрөө одоо ямар хүн бэ гэдгээс өөрөөсөө шалтгаалаад тэр хөрөнгө оруулах одоо критерий гэж яриад байгаа тэр нөхцлөө тодорхойлно. Тийм. Тэгэхээр би амар их хурдан одоо ашиг олоод авчия гэж бодох юм бол энэ хамгийн ихний high growth гэх те early stage investment дээр 30% хийгээд те wholesale cash flow дээр 10%-ийнхаа одоо нийт за 10 сая төгрөгтэй байлээ гэж бодох юм бол 30% энэ крипто руу оруулдаг ч юм уу те. Тэгэхээр 10%-аа болохоор буюу 1 саягаа болохоор wholesale руу оруулж болж байгаа юм. За тэгээд active trading дээр нэг оролцохгүйгээр за энэ impact asset sector гэдэг энэ салбар дээр 30%, дараагийн wholesale asset дээр 20, тэгээд бүр foundation asset дээр арай бага 10% оруулж байгаа байхгүй яа гэвэл нөгөө foundation asset гэдэг чинь арай нөгөө нэг эндээс олж байгаа ашиг нь арай бага. Тэгэхээр early stage дээр арай илүү өндөр тавьж байгаа байхгүй. Тэгжээж айгу хурдан богино хугацаанд их хэмжээний одоо return болоо ашиг олъё гэж байгаа юм бол энэ одоо загварыг сонгоод илүү тохиромжтой. За тэгэхээр аль болохоор одоо энэ нөгөө нэг дунд зэргийн хурдаар хэрвээ бас явъя гэх юм бол яг ардын энэ momentum буюу DT хэсэг дээр 30% те active trading дээр 30%, за impact asset sector дээр 30%, wholesale дээр 10%. Тэгэхээр тэр нөгөө foundation asset буюу одоо үйл хөдлөх хөрөнгө дээр ерөнхийдөө байх ч юм уу те. За дараагийнх нь бол за би тийм эрсдэлд амар дургүй те. Ер нь энэ талаар би сайн мэдэхгүй ямар ч гэсэн хөрөнгө оруулалт хий ингээд юм аваад ингээд энэ 6 салбар дээр ингээд оруулчих. Тэгээд энэ өөрсдийнхөө юмар ингээд өснөөс гэх юм бол ингээд нөгөө нэг амар хамгийн дээдлийн early stage investing дээр 10% тавьсан байгаа сте тий. Нийт оруулах чиг 10 сая төгрөгийнхөө арай бага хувь 10% оруулаад өгч байгаа байхгүй. Тэгээд илүү нөгөө нэг айгу хянуур тийм хүн чинь нөгөө foundation asset буюу үйл хөдлөх хөрөнгө дээр 30% тавиад өгч байгаа байхгүй. Хамгийн доотлол дээр улаан дээр хамгийн доотлон 30% харагдсан шүү дээ тий. Тийм тэгэхээр энэ маань яаж одоо би энийгээ одоо 50% гэдэг маань чамаас өөрөөс чинь хамаарч байгаа. Яг бол хүн болго өөр байдаг. Тэр өөрсдийнхөө зам чанар дээр өөрсдийнхөө нөхцөл тохируулаад энийг одоо гаргана гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ энэ одоо тус бүрийн 6 салбар дээр юу ордгоо би ямар салбарт нь сонирхолтой байна. Би хэр одоо хурдан агрессив одоо мөнгө олохыг хүсэж байна. Хэр айжуу тайвуу би мөнгө олохыг хүсэж байна гэдэг дээрээс л хүн болго өөр болчихж байгаа юм. Яг зөв. Хүн болгоны санхүүгийн нөхцөл өөртөө энэ айгүй хувийн асуудал ахгүй. Тийм учраас өөрсдийнхөө зан чанарыг хараараа тэгэл яарч их мөнгө орох гэж олохоос өмнө зарим хүмүүсийг эрсдэл дурггүй штэ бид нар. Тийм учраас энэ доотлолт байж байгаа одоо 30% та Евролд байгаа бол энэ эрсдэл дурггүй арай жоохон тогтвортой өсөлттэй 50 замаар амьдрья. Би нэр хийх одоо хөрөнгө оруулалт хийхгүйгээр хөрөнгө оруулалт маань өөрөө 50 аргаар өөрийнхөө юм хийж илээ би зүгээр чимээгүй л тэ ажиллаа хийгээд үргэлжлүүлээл явж илээ гэж аавал сүүлийнх нь илүү жоохон зохимжтой байгаа байхгүй. Илүү бүр ингээ хөрөнгө оруулалтыг би өөрийнхөө юм болгоё. Бүр ингээ айгуу тэ чухал одоо ирээдүйн чухал хэсгэрүүд рүүгээ юм хийгүүл илүү хүчтэй судалгаа хэрэгтэй, илүү хүчтэй нэмэлт юмнууд аль нь мэдээж судалгаа хэрэгтэй л тэ. Зүгээр нүдэ анаа та нар юусоо тэ бүх юм эдгээр бүгдээрээ эрсдэлтэй байхгүй. Дээшээгээ явах тусмаа эрсдэлтэй, доошоогоо байх тусмаа эрсдэл нь арай бага. Тэгэхээр одоо жишээлбэл pre-IPO ч гэдэг юм уу cryptocurrency эдгээр эрсдэлтээс зах зээл авахгүй. Ягаад гэвэл зах зээл ерөөсөө мэдэхгүй. Хин нь одоо яах юм аль coin нь сайн бэ? Аль cryptocurrency зөв болох юм болохгүй гэдэг цаг хугацааг харуулна. Бид нэр хинч тааж мэдэхгүй байгаа байхгүй заримдаа. Гэхдээ ардталт нь үж байгаа технологийн судлаа зөв юмдаа хөрөнгө оруулалт хийгээд ашиглаад эхэлжүүл айжмдаа тийм учраас бид нарт эрсдлийг бууруулахын тулд бид нар боловсрал эзэмших хэрэгтэй байна тийм ээ. Хүмүүсийн ярьж байгаа хаагуур явж гин хүмүүс ямар чиглэл рүү илүү одоо зах зээл хаашаа явах гэдэг гэдэг мэдрэмжээ өсгөөд өөрөө судлаад ирэх бол сая чи зөв юмдаа хөрөнгө оруулалт хийж сурна ахгүй. Гэвч өчигдөр босоод өнөөдөр гүйгүүд хөрөнгө оруулах болохгүй шүү дээ бид нар тийм. Өчигдөр юу ч мэдгүй крипто мэдгүй байжсэн өнөөдөр тэр бомтой болчихгүй л үнэн байхгүй. Тийм учраас тэр замаа маш сайн судалж хөгжүүлэх өнцгөөс нь бид нар их ярьж байгаа шүү заяа. Тэрнээс биш энэ криптог ав гэсэн гэж хинч хэлэхгүй.
Энэ шэрийг аав гэж яг нэг дагаж явахгүй. Манайхан тэрэн дээр их утга учиртай хандаараа заяа. Энэ криптон нь энэ шэр маань яагаад чухал, энэ байгууллагын IPO яагаад чухал юм? Tesla гэж Рожер яриадсан гэж Рожерыг яриад дагаад битгийгүүгээрээ гэж Рожер зөндөө юм ярьсан шүү. Яагаад тэр хүн impact investor гэдэг тэгж байгаа нь юу вэ гэхээр өөрийнхөө passion, өөрийнхөө ирээдүйн алсын хараандаа тохируулаад та нар төлгөө гаргах хэрэгтэй учраас болохоос биш Рожер энд оруулж яаг нэ гэж дагаад яв гэсэн үг ерөөсөө байхгүй. Рожер алдчихвал чи алдна байхгүй. Тэгэхээр энэ дээр ялгааг нь та нар хараараа заяа.